Cartoon Network-ийн Classic Samurai Jack, Dexter's Laboratory болон Hotel Transylvania мөн манай сувгийн үзэгчдийн хамгийн сайн мэдих Primal гээд эдгээр бүтээлүүдийг найруулж, бичиж, аниматорээр нь ажилласан эрхэн бол Генди Тартаковский. Түүний бүтээлүүдэд харилцан яриа тун цөтөөгөөр дүрслэлийг маш хүчтэй бүтээлч байдлаар шингээж өгсөн байдаг. Бүхэл цувралын турш бараг ганцхан хүүхдээ энэхүү бүтээлд яриа диалогийг зориудаар орхиж, анхны хүний сэтгэл хөдлөл, айдас, нөхөрлөлийн гүн холбоог хамтын тэмцэл, үйл хөдлөлөөр илэрхийлсэн нь өвөрмөц болгож байгаа юм. Энэхүү бүтээл таргис хэрцгий байдлыг нээлттэй шууд харуулдаг. Энэ нь насанд хүрэгчдийг татах гэсэн shock value гэхээс илүү амьдралын хэврэх шинж чанарыг, байгалийн хатуу хуулийг харуулж буй уран сайхны шийдэл юм. Хүн ба аратан хоёрын ялгаа бүдгэрч эцэстээ амьд үлдэх хүсэл хамгийн үнэн гэх энэхүү бүтээл нь энэ оны 1-р сараас эхлэн 3-р улирлаар эргээрсэн билээ. Эхэнд дурдсанчлан бид өмнөх бүлгийг та бүхэнд товчлон хүргэсэн. Шинэ бүлэгтэй холбоотойгоор маш олон сэтгэгдэл, хүсэлтүүд ирсэн учраас энэ удаагийн видеогоор энэхүү цувралын шинэ бүлэгт ямар сонирхолтой үг өрнөснийг хамтдаа олж мэдцгээе. Бид бүхний хамгийн сүүлд санаж байгаагаар өмнөх бүлэгт хүүгээ алдаж, өшөө орсолдоо шатсан эцэг тамаас буцсан ирж дорж болон Динотой үхлийн дулаан хийсэн билээ. Тэрхүү дулаанд дорж өшөө орслын галд шатан үхлийн шархыг авснаар амиа алдсан бол Дино зулцгуудын хамт Мирагийн ард иргэдтэй хамт амьдарч буугаар түүх дууссан. Хэдийгээр тэдний охин том болсон байгаагаар инх 50 цаг 90 дуустдаг хэдий ч энэ бол Tales of Savagery. Уг цаг хугацаанд очиход дахин нэг үхлийн дулаан адал явдлыг туулах хэрэгтэй болсон аж. Доржийн оршуулгаас хэдэн сарын дараа зэрэгэлдээ тосгон галд шатаж буугаар үйл явдал эхэлнэ. Бөө ямар нэг шашны холбогдолтой үгэн гинэт сэрж эргэн тойрноо харвал бүх зүйл гал авалцсан шатаж байлаа. Газар чархтан хөвтөх эдгээр сармагчин эсвэл хүн гэдэг нь үл мэдэгдэх зүйлс тэднэрүү дайрсан нь үгний уур хилэнгээс шууд мэдрэгдэнэ. Өвгөн сармагчны хөнөөгөөд Мирагийн тосгон болон оршуулгыг харан ямар нэгэн зүйлийг бодож олох нь тэр. Ярангуйж саяын хүнөөс амьтныхаа зүрхийг савнд янз бүрийн зүйлстэй хол шившгэхэд харанхуй шид хүчээ олон бүх зүйлийн өнгө төрх өөрчлөгдөнө. Өвгөн зүрхийг таягандаа өлгөөд оршуулгын зүг явах ба түүний зорио очиж буй зүйл нь амьд байх үедээ хиндэж үл зогсоогдох доржийн бие байдаг. Өвгөн бэлдсэн харанхуй шидийг шарилж шингээж түүнийг үхлээс буцаан авчирдаг. Мэдээж түүний бие энэ олон сарын хугацаанд муудаж яг л Walking Dead зурлалын үхтлүүдтэй адил болсон байлаа. Түүнийг хөл дээр нь дахин зогсоож байгаа зорилго бол өшөө авалт. Тоогоор хичнээн илүү байсан ч тэд түүний эсрэг юулвал. Энэ удаад нэвт сүлбэж жадаар зоолгосон ч ямар ч нөлөө байхгүй дээр улам илүү харгиц хүчтэй болсон мэт. Гэтэл тэдний нэг нь алсаас удирдагдаж байгааг нь ойлгон өвгнийг жадаар нэвт сүлбэнэ. Өвгөн амиа алдахтаа зэрэгцэн түүний шид арилгах хэдий ч дорж хоёр хөл дээрээ зогссон хэвээр. Бүр түүний тархийг нь ил гартал цавцсан ч тэр зогссон орл. Ямар ч зориг, дайсагнал, оюун ухаан үгүй жинхэнэ утгаараа зомби болж хоцрохолно. Яг тэр байранда үүр зайтал нүдэж ирмэхгүй зогсож хэрэг дуугарах чимээгээр хаашаа чим тэнүүчлэхээр алхана. Түүнийг харах нь бүхэл үнрээс нь болж амьтад тал бүр тийш тухтахад усны тусгалд байх өөрийгөө сайн нэг харж толгоон орой хэсэг нь байхгүй байгааг анзаарна. Эндээс харахад багахан хэмжээний оюун ухаан байгаа болж таарна. Ойн гүн сэлгүүцэж явтал хүчтэй борооноос үер урсаж хэн нэгэн живж байна. Уснаас гаргаж хартал түүний царайг харсан дорж хүртэл зогдосон. Тэрээр доржийг өөртөө төстэй болохоор тэрүү дуудаж дагуулan явсаар өөрсдөө амьдрах суурьнд авчирна. Саяын залуу энэ хэд дундаа харин ч арай гайгүй зүс царайтай байх нь тэр. Өвчин эсвэл ямар нэгэн муу зүйлээр өвдсөн иргэд доржийг майхандаа оруулж хонуулах гихч шүн тэдэн рүү морь унсан хэсэг хүмүүс дайрхан тэр. Ард иргэдийн хөнөөх цэргүүдийг харах үед доржийн толгойд гэр бүлээ алдаж байсан бүдэгхэн зураглал орж ирснээр тэднийг хамгаалах ёстойгоо ойлгодог. Эдгээр цэргүүд үхшгүй болсон манай хүний эсрэг мэдээж юу болох вэ дээ? Дайснаа дарж дуусгаад буцах гэж байтал алсад нэгэн архирах чимээ гарснаар дорж дахин нэг зүйлийг санаж чимээг чиглэн алхаж эхэлдэг. Халуун ойд задгай толгойтой алхах түүнээс ялаа шумуулж салахгүй юм.
Ингэж ойн дунд явхдаа ногоон өнгийн гэмээр Динотой төстэй байрын нэгэндээ хүрхийг харж түүнийгээ дагж эхэлдэг. Учир нь түүний биен дээрх судал болон өнгөн түүнд Диног санагдуулж байгаа ба бид энэхүү хэсгээс дорж маань Диног ямар ихээр хайрлаж байсныг харж байна. Санаа бодол гээд байхааргүй дорж маань хэрэндэл түүнийг дагаж хаа буусан газар нь хөөгөөстэй. Ингэж явхдаа газар цөмрөө орж нэгэн үл мэдэгдэх агуйн бяцхан махчаа амьтдын гарт орж ирхдэг. Хүлээснээс сэрээ тартал түүнийг аль хэдийн бусад цогцсуудын адилаар агаарт дүүжилж баруун гарны ясыг нь гартал мүлжиж орхисон байдаг. Гэхдээ түүний хувьд гар биш, Динотой төстэй дэвхрэг хамгийн чухал байв. Яс болсон гарныхаа тусламжтай мултарч араасаа зогсоо зайгүй их амьтдыг гатлан очих гэсээр байтал дэвхргийг няц цохино. Бяцхан шавжны үхэл түүн дуу гашууг мэдрүүлж дэвхргийг тэрүүхэн тэнд нь оршуулдаг. Гэтэл саяын тулаанд нилээдүү гинцэн түүнээс амин чухал байх ёстой эргэтэн нь суларсан боолтайтай мултарч унана. Доржид маань ч гэсэн энэ таалагдсангүй. Шороо болохоос өмнө хурдхан шиг буцааж хийгээд дахиж амархан унаад байхааргүй болгодог. Өөрийгөө хувцаслах зуур соёогоор хийсэн нэгэн зүйлтийг олж ямар нэгэн зүйл санвуу гэлтэйг үзүүндээ зүүж очих газраа үл мэдэх аяллаа цааш үргэлжлүүлнэ. Мэдээж дорж энд ингэж байх хооронд Дино болон Мира юу хийж байгаа бол эндээс түүх арай илүү ойлгомжтойгоор эхлэх болно. Доржиг үхсний яг дараах нь түүний оршуулга болж байх ба дуухуур ёслол төгөлдөр түүнийг оршуулж байна. Үүнийг асаас Дино болон түүний зулцгууд харан зогсоход Диногийн маань нүдэнд нулимс цэлгэнэ. Мира доржиг эцсийн замд нь үдэж байхад Дино хоёр нь түүнд ямар их гашуудалтай, харамсалтай байгаагаа илэрхийлэх мэт агууг чичирхийлтэл архирна. Харин одоо цагт Мира маань төрөх нилээд дөхөж зулцгууд нилээн том болсон байлаа. Мирагийн найзын хүү тэдэнтэй хамтдаа тоглож санамсаргүйгээр дээр нь суухад Дино маш ихээр уурлах нь тэр. Хуучны андыгаа сансан уу, аль эсвэл хэн нэгэн түүний үр хүүхдийг унлаа гэж ууралсан уу, аль нь байсан ч Мира түүнийг тайвшруулна. Шүн болоход Мирагийн нойр хулжин тайвшрахын тулд Диногийн хажууд очдог. Харин энэ үеэр сууринлуу цөвөр чон гэхээр амьтад нууцаар тайрдаг. Дино болон түүний зулцгууд бодон гахаа эсвэл чон хоёрын аль нь үл мэдэгдэх амьтдыг хялбархан устгах хэдийч тэд хитрхи олуулаа. Дээрээс нь бяцхан хүүг аваад зогцдог. Суурингийн хүмүүс саяын болж өнгөрсөн халдлагын талаар хуралдахад Мира тэдний хойноос явж хүүг аврах ёстойг хэлдэг. Тэдний дундаас өөрсдийн саналаар хамгийн зоригтой, хүчтэй гэсэн хүмүүс мөн хамт явхаар болно. Зулцгуудын үнэрлэх чадвар хэрэгтэй тул Дино хичнээн дургүй байсан ч зөвшөөрч тэд замдаа гарна. Чоннуудын хойноос ой дундуур явж байтал тэдний өмнө өвгөн болон сармагчингуудын цогцоос гарч ирэхэд тэд түүний тайгийг харвуу үгүй юу шууд л ямар нэгэн зан үйлийг яарвчлан хийдэг. Тэд замаа цааш үргэлжлүүлсээр орой болж тэндээ амархаар болоход Дино маань Мирад хэрэндээ л санаа тавьж харагдана. Шөнө нь Мира хар дарж түүний зүүдэнд дүнгэж төрсөн хүүг нь тамаас ирсэн араатаа авахаар оролдож дорж тэднийг аврахаар гарч ирэхэд хичнээн муухай зүуд байсан ч Мира инээмсэглэн сэрдэг. Гэтэл энэ үед тэднийг ямар нэгэн амьтад бүсэлсэн байлаа. Цөөвөр чоннууд дайрч тэд тойрог болон зогсож тулдах хэдийч харваачаас эхлээд дайчдаа нэг нэгээр нь алдаж эхэлдэг. Тоогоор хамаагүй илүү араатнуудын эсрэг хүчин мөхсдөж бүслэгдэн яг бүгд алуулахын даваан дээр чоннууд ойгоос ямар нэгэн үнэр мэдэрч шууд зогтдог. Тэд амь аврагдсан уу, аль эсвэл бүр илүү аимшигтай араатны хоол болох гэж байна уу гэлтэй Дино зулцгуудаа ардаа нуу ойгоос болгоомжлно. Гэтэл тэдний өдөөс гарч ирэн зогсож байгаа хүн бол хэдэн сарын өмнө амиа алдсан дорж байх нь тэр. Үүгээр энэ удаагийн видео маань дуусч байна. 3 дугаар улирал бүрэн цацагдж дуусах үед амьд үлдэхийн төлөө хинхүү гайхалтай түүхээр дахин нэг уулзцгаая. Хэрв танд бичлэг маань таалагдсан бол дараагийн видеог цаг алдалгүй шууд үзхийг хүсвэл subscribe дарж хажууд нь байрлах онхыг асаагаарай. Дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.